Тэгэхээр миний хувьд бол тэр тухайн хэн гэдэг хүн гэлээ. Тэнүүгийн захирал Ган Хоёг гэдэг хүнтэй ерөөсөө ч уулзаж үзээгүй. Манай өрөөнд тэр хувийн хвшлийн компаниудынхаа төлөөлөл гэж холбооныхын тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ. Зүгээр яг миний сүүлд авсан мэдээлэлээр Дархан уул аймгаас гаралтай хүн юм шиг байлаа. Манай өмнө нь сонссон мэдээлэлээр бас Дарханаас гаралтай улс төрчид дэмждэг гэсэн ийм мэдээллийг би бас саяхан авсан байна. Тэгэхээр тэр нарийн учрыг бол мэдэхгүй. За автобустай холбоотойгоор би одоо энэ тендерт нь юм уу эсвэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд юм уу ямар нэгэн байдлаар одоо нэг цэг тавьж оролцоогүй. Оролцох ч тийм боломж байхгүй. Миний хариуцлага чиг үүрэг биш ээ гэдгийг маш тодорхой хэлье. Тэгээ яг сүүлийн үед зарим сошиал мэдээллийн хуудасуудаар намайг зориудаар энэ автобусны асуудалтай холбож бичиж байх шиг байна лээ. Тэгээ би тэр хүмүүст хэлэхэд та бүхэн маань одоо яаж ч хичээгээд намайг холбох ямар ч сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ямар нэгэн байдлаар ажиллах нэтхийг хэл санаархаж бодож ч үзээгүй гэдгийг бас энэ ташуунд хэлье.